За энэ хууль батлагдсанараа бид одоо анагаах ухааны том ололт болоод байгаа эргэтэн эд эс шилжүүлэн суулгах тогтолцоог эрх зүйн одоо орчинтой болгож өгч байна. Бач чулуун эмчтэй холбоотой асуудлаар эрх зүйн зохицуултын ус одоо тодорхой бос байсантай холбоотой хэн нэгэн хүн хэлмэгдэх юм аюултай байсан. Тухайлх юм бол одоо эмч хүн ажиллаа хийж байж байгаад ямар нэгэн хүний амь насыг аврахын төлөө ажиллаж байгаад гэмт хэрэгтэн болохын эрсдлийг нэгт хааж өгж байгаагаар энэ өөрөө их чухал бол. Тэгэхээр Монгол хүн бас одоо гадаад улс руу одоо их орноосоо явахдаа орон байраа зараад барьцаан тавиад явдаг байсан бол энэ цаг хугацаа ард хоцорсоо. Одоо эрүүл хүн заавал одоо хин нэгнийхээ хайрт үнэ аврах гэж тал эрхтнээ өгдөг биш. Одоо амьгууд онороос авах боломжийг бүрдүүлж өгч тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх энэ эрх зүйн орчныг сайжруулж өгч байгаараа их чухал болно гэж харж байгаа. Хүн одоо жишээлбэл ширүүсэн ажиллагаа болчихсон, босож явж чадахгүй болчихсон юм улсууд ах юм бол тэдгээрийг одоо ширүүсэд дээр одоо шилжүүлэн суулгах, олон хүмүүсийн амьдралын чанарыг одоо сайжруулдаг юм бас эмчилгээний аргууд их дэлгэрсэн. За дээрэс нь эсийн тухай ярьж байна бид, тийм ээ. Жишээлбэл одоо үр хүүхдтэй болж чадахгүй байгаа гэр бүлүүд яах юм? Эдгээрийн одоо зохицуултыг бас тодорхойгүй байсан бол одоо энийг тодорхой болгож өгч байна. Бид бас одоо энэ хуулиараа биобанктай байх, за үүгээрээ дамжуулаад бас эрдэм шинжилгээ судалгааны ажил бид үүдэл эсүүдийг ашиглах энэ орчныг бас бүрдүүлж өгч байгаараа ирээдүйг харсан их том чухал зүйлүүд болж байна. За дээрэс нь бид одоо ялангуяа хүүхдийн цусны хавдартай хүүхдүүдэд бид энэ чөмөг шилжүүлэн суулгах тухай асуудлыг бас нэлээд дөрвтэй бас ярьж байна. За үүнтэй холбоотой Монгол улсад энэ технологи нэвтрээд эхэлж гисэн. За дээрэс нь бас одоо мэрэгжлийн юм төрөлцсөн эргэтэн эдэр шилжүүлэн суулгахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулдаг юм тусгай мэрэгжлийн төвтэй болж өгч байгаагаар бас одоо энэ арай гэж олдож байгаа амьгууд донорын эрхтнийг яаж шудраг зөв хуваарлах вэ? Тийм ээ. Яаж одоо хэн нэгэн давуу эрх идэлхгүй байх? Үнэхээр одоо өвчнийхээ одоо тэр шанс зовж байгаа улсуудыг зөв дараалаар нь өгдөг байх энэ төр гээд нарийн зохицуултуудыг хийж өглөө.